Эрүүл мэндийн үзүүлэлт. Төрөлхийн гаж хөгжилтэй төрсэн хүүхдийн эзлэх хувь 2024 оноос 0.24%-аар буурсан. Перинатал эндэгдлийн түвшин 2024 оноос 1.7 промиллээр буурсан. Амьгүй төрөлтийн түвшин 2024 оноос 1.8 промиллээр буурсан. Яраан эндэгдлийн түвшин 2024 оноос 0.44 промиллээр буурсан. Эмнэлгийн хоног болоогүй нас баралтын эзлэх хувь 2024 оноос 2.9%-аар буурсан. Нялгсын эндэгдлийн түвшин 2024 оноос 5.7 промиллээр буурсан. Үндсэн оншийн зөрүүний эзлэх хувь 2024 оноос 6%-аар буурсан. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2024 оноос 3.4 промиллээр буурсан. Артерийн гипертенцийн эртэлрүүлгийн үзлэгийн хамрагдалт 2024 оноос 1%-аар, чихрийн жижиггийн эртэлрүүлэг үзлэгийн хамрагдалт 3.1%-аар тус өссөн байна. Осол гэмтлийн өвчлөл 10,000 хүн амд 176.9 байгаа нь 2024 оноос 21.1-ээр буурсан. Халдвар төвчин 10,000 хүн амд 89.3 болж 2024 оноос 52.7-оор буурсан байна. Сэтгэл ханамжийн судалгаа. Амбулатороор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн эерэг хувь 96.1, хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн эерэг хувь 97 болж, өмнөх оноос үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн эерэг хувь 1.6%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.